Yo. За хүмүүс орж ирж байна уу? Хүмүүсийг орж ирэхлээр доор комент бичсэн байгаа. Баярах орж ирж байна. Хүмүүсийг орж ирэхлээр яриагаа эхлүүлээ. За эхлэе. За бүгдээрээ сайн байцгаана уу? Одонхүү байна. Truck driver. Live number 4. Тэгээд өнөөдөр та нарт маш гоё одоо мэдээ хуваалцахыг хүслээ. Тэгээд өнөөдөр яг одоо 1 жилийн дараа 1 жилийн өмнө буюу би яг 1 жилийн өмнө одоо би байр лизингээр худалдаж авч исэн 2 өрөө байрыг Монголд. Тэгээд өнөөдөр аим гоё мэдээ те. Маш хичээж ажилласны эцэст байраа бүгдийг одоо төлөө дуусгасан байгаа. 95 саяын байрыг одоо 1 жилийн дотор би одоо ингээ яг төлж дуусгасан байгаа. Би ингээ та нарт гэрчлэгээ харуулъя. Тэгээд маш баяртай байгаа. Яагаад гэвэл яг ингээд Монголд яг тодорхой хэмжээний ингээд байртай болоод яг ажил одоо ингээд амьдралаа ингээд найдвартай ингээд болгож байгаа одоо амар баяртай байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь манай ээж болохоор амар баяртай байгаа. Тэгээд ээжд яг байраа ингээд төлөө дуусгацсан гэж юрдээсээ хэлээгүй байгаа. Тэгээ ямар ч лээс ээж хөдөө явцсан. Тэгээд одоо ирэхлээр surprise болгож одоо үзүүлэх гэж байгаа. Тэгээд ямар ч лээс ингээд жилийн дотор үнэхээр бас би бас өөрөө төлж дуусгачаад итгээгүй. Тэгээд би бүр итгэж чадахгүй. Тэгээ хичээсээ бүр дахиж асуугаад би яг төлөө дуусгасан мэдтэй гэд яг асууж ирсэн. Тэгээд үнэхээр гоё юм. Тэгээд оргил ах баярлаа. Оргил ах баяр хүргэе гэдгсэн байна. Тэгээд ямар ч хэлсэн маш их хичээсэн, нойргүй хонсон, ядарсан, хоолгүй явах үе юм уу бол энүүх энд байдаг. Тэгээд ямар ч хэлсэн ингэж хичээсний үндсэн дээр жилийн дотор одоо 95 саяын 2 өрөө байртай болоод одоо ингээд юм сэтгэл ханамжийг бүр 100%, 200% одоо мэдрээд сууж гин. Тэгээд ямар ч хэлсэн энэ лайваараа бусад залуучуудтай одоо ийм одоо боломж байдгийн байна гэдгийг одоо хэлгээд гол санаа нь болохоор одоо бусдад одоо энэ иймэрхүү боломж нь байгаа юм байна шүү гэдгийг санаагаа одоо ингэж илэрхийлж байгаа маа. Түүнээс бол би яг өөртөө ингээд яг өөрийгөө ингээд энэ бүх юмаа ингээд би баярлаад зүгээр ярих юм хэлэх өгч олдохгүй юм. Тэгээд амар хичээсэн ямар ч хэлсэн бүр нойр хойлоо хасаад маш их хичээсний үндсэн дээр би ингэж жилийн дотор маш богино хугацаанд 5 жилийн гэрээтэй зээл авсан байсан банкнаас. Тийм банкнаас одоо зээл авахд бас нэг юм сурсан нь юу вэ гэхлээр тэр сурсан юм хуваалцъя. Би нийт банкнаас 25 саяыг зээлээр авсан. Тэгээ би яг жилийн дотор яг түрүү жилийн 7 сараас эхэлж төлж эхэлсэн. Тэгээд сар болгон 800 мянган төгрөг төлдөг байсан. Тэгээд ингээд төлөхөд
төлөхөд яасан бэ гэхлээр сая яг 12 сард төлөө дууссныхаа дараа ингээд яг үлдэгдлээ харсан чинь нийт 25 саяас 5 сая нь л яг үндсэн мөнгө нь хасагдсан байсан. Тэгээ үлдсэн одоо 4 сая 400 нь одоо зөвхөн хүүндээ явсан байсан. Тэгээд яагаад ингэж анги асуусан чинь болохоор банкнууд бол угаасаа лизингээр одоо зээлээр авсан зээлээр авсан тэр хүмүүсийнхаа зээлийг хүүгээ төрүүлж авдаг юм байна зээлнээс нь. Үндсэн мөнгөөс нь биш хүүгийн төрүүлж авч ингэж яад юм бэ. Тэгэхээр одоо нэг бодлын энэ бол амар нэг бодлын ашиглуулсан тим юм байсан. Тэгээд ямар ч хэлсэн хүмүүст хандаж хэлэхэд бол хэрвээ та лизингээр авж байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар мөнгө авж байгаа бол тэрийг аль болох авахгүй хичээгээд эсвэл бүр зайлшгүй шаардлагатай болоод авж байгаа бол аль болох тэрийг хурдан төлөө дуусгачвал хүнд нь мөнгө ердөөсөө төлөх шаардлагагүй, хүнд нь илүү их мөнгө одоо тэгэж алдах шаардлагагүйгээр тим юм байдсан байлээ. Тэгээ би тэрнээс амар сурсан. Одоо дахиж бол би хизээч одоо юу гэдэг те банкнаас зээл авахгүй байхыг хичээн. Тэгэхээр ямар ч хэлсэн би энэ юу аснаасаа болоод ингээд иймэрхүү юмнуудыг сурж авч чадсан. Тэгээд сэтгэл бол амар өндөр байна. Ямар ч хэлсэн манай ээж одоо мэдээд сонсоод амар баярлах бах. Тэгээд үнэхээр яг жилийн дотор Америкт ирээд тракны жолооч болоод яг одоо жил болж байгаа. Би 6 сард яг сургуулаа төгссөн. Тэгээд энэ миний сургуулийн диплом байна. Би сургуулийн дипломоо энэ сургуулаа болохоор би $2,800 төлж иж Alright, all done? Yeah. Thank you, sir. Yeah, thank you. Have a good day. You too. Дөнгөс ячаага буулгачлаа. Тэгээд энэ сургуульдаа би $2,800 төлж нэг 2 сар хагастай одоо төгсөж исэн. Тэгээд ямар ч хэлсэн зарим хүмүүс бол сургуульд явахыг хүсдэггүй. За сургуульд явах нь баг өөрөөрөө бэлдээд орох нь дээр гэж боддсон байлээ. Гэхдээ миний хувьд болохоор сургуулаа төгсөөд ингээд сургуульдаа яваад ингээд бүх юмаа мэдээд сурсан болохоор баг $2,800 би баг хэд дахин нугалж одоо ингээд олж чадсан богино хугацаанд. Тэгэхээр сургуульд явснаа нь илүү дээр байх гэж би бол бодож байна. Тэгээд ямар ч хэлсэн маш баяртай. Тэгээд бусад найзуудтай юу гэдэг Америкт амьдарч байгаа залуучууд байх юм бол бичиг баримттай тийм залуучууд байх юм бол аль болох тракнд явуул зүгээр юм байна. Тракнд илүү одоо боломж нь байдгийн байна гэдгийг бас би хэлмээр байна. Тэгэл ямар ч хэлсэн богино хугацаанд бол ингээд хичээж чадах юм бол ямар ч хэлсэн хүссэн юм аа бол авч чадах юм байна. Тэгээд маш баяртай. Тэгээд одоо би яг сая дөнгөс аяачаага буулгачлаа. Тэгээд одоо би ажиллаа хийгээд үргэлжлүүлээд явна. Тэгэхээр та нар хэрвээ асуулт байх юм бол доор комент чээд би тэгээ бас хөвчлийн Instagram дээр байдаг болохоор Instagram дээр follow хийгээрэй. Тэгээд би Instagram-ийнхаа хаягийг доор үлдээчи. Тэгээ би бас саяхан нэг подкастад орсон байгаа. Сэхэтэн подкастад. Тэгээд яг миний амьдралыг сонирхож байгаа ер нь Америк тракны жолооч хүн яг юу хийдэг яадаг гэдгийг сонирхож байгаа бол Сэхэтэн подкаст руу бас ороод 70 дугаар дугаарыг үзээрэй, сонсож үзээрэй. Тэгээд ямар ч хэлсэн маш их баяртай байна. Тэгээд Америкт ирсэндээ бас баяртай байна. Ирээд тракны жолооч хийж байгаадаа бас баяртай байна. Тэгээд надаа ийм боломж байгаа гаргасан танд ч гэсэн одоо энэ боломж бол байгаа гэдэгт бол би 100% хэлж чадна. Тэгээд бөөнөрөө ямар ч хэлсэн илүү сайн одоо гадаадд илүү өөдрөг амьдарцгаая, балиар өөдрөг амьдарцгаая. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.